ийм хэлээр дуурах нь шүү дээ. Тэгэхээр одоо би баг байх үед манай тэр наагцх нар болоод тэр манай нутгийн хөөмөлдөх хүмүүсүүдийн одоо хэлдэг үг нь юу байдаг байсан бэ гэхээр бүхий морь бөөрийн хөрхрөлт энэ бол хөөмий гэж ярьдаг байсан. Тэгэхээр бүхний морь жишээлбэл амтнаар авч үзье. Амт нь дотоод хоолойтой учраас хүн төрлөخت нь дотоод хоолойгоо гээгээд гадна цагаан хоолойтой болсон. Ингээд хөөмийн урлаг ингээд ховрдож үлдсэн. Тэгэхээр одоо хөөмийн урлаг гэдэг юу? Ямар мартагдсан хоолойгоо эргэж одж явах гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгэхээр жишээлбэл морь туад морь гэж ярьдаг юм хөөмийг. Тэгэхээр энэ